Энэ ертөнцид лөө бол хамгийн их гайхамшиг дагуулдаг амьтан. Тэдэн дундаас хамгийн хүчрэхэг харлуу. Ердөө нэг удаагийн дайралтаараа хэд хэдэн хот тасганыг газрын гадаргаас арчиж hayдаг гэгдэх. Харин тэр харлуу энэ удаад Кербек их газар нутаглоо дайрчээ. Олон шиддэнгүүт лууруу дайрсан боловч хаанаа ч хүрсэнгүү. Гэхдээ энэ ертөнцид хамгийн хүчрэхэг гэгдэх 7 шиддэн бий. Хүн төрлөختөн шидийг шивлэггүй хийх боломжгүй. Харин 15 настай Моника Эвереттгийн охин шидийг шивлэггүй хийж чадсан зорын ганц суу тухаантан билээ. Хамгийн залуу хүчрэх 7 шиддийн нэг болоо зогсохгүй. Кербек лүү дайрах харлууг юу ч хүү ялж чадсан Ридэл хаант улсын хамгийн гол шиддэн. Дуу цөөтэй, харилцааны чадваргүй, ичимхийгээсээ олоод хүмүүсийн дэргэд имэрч чаддгүй. Шидийн сургуульд сурч байхдаа Моникагийн ганц асуудал нь энэ. Харилцааны чадваргүйгээс болоод хэд их сандарч, эцэст нь ухаалддаг, эсвэл дотор нь махаардаг. Тиймээс шалгалтандаа тэнцэж сургуулаа төгсөхийн тулд шившлэггүй шид хийхээр шийдэж, шидийн очрыг тайлж, шившлэггүй шидийг төгс эзэмшиж, өдийг хүрсэн нь нажээ. Харин түүн дээр 7 шидний нэг хамгаалтын шидийн мастер Луис туслахтайгаа ирдэг. Энэ туслах нь дээд зэргийн салхины сүнс рин. Луисийн ирсэн шалтгаан нь Моникаг Ридэл хаант улсын 2 дугаар ханхүү болох Феликсийн бие хамгаалагч болгох. Уг нь Луис өөрөө энэ тушаалыг авсан ч нууцаар бие хамгаалагч хийх ёстой гэсэн юм байна. Луис өөрөө ийм царайлаг, бас нууцаар бие хамгаалагч хийхэд хэтэрхий мэдэгдэнэ гиндэ. Тэгээд ийм байршил тогтоогчтой шидийн дайралтыг хамгаалдаг, нууцаар сонсогчтой зүйлт хоёрыг хийгээд нэг нь ханхүү руу явуулсан боловч маргааш нь ягаад ч юм эвдэрсэн байсан гинэ. Феликс ямар нэг аюул тохиолдоогүй ч цаашдаа юу болохыг хинч мэдэхгүй. Тиймээс Моникаг бие хамгаалагч болгон явуулахаар болсон нь энэ. Угаасаа Моникаг таньдаг хүн бараг 7 шиднээс өөр хинч ахгүй. Тэгэхээр нууцаар бие хамгаалагч болоход яг тохирно. Хааны тушаал болохоор татгалзах боломжгүй лгөө. За тэгээд Луисийн төлөвлөгөө бол ийм. 2 дугаар ханхүү Феликс Сирентия шидийн сургуульд сурдаг. Моника тэр сургуульд ийм дүрээр орно. Кербек газар нутгийн язгууртны охин болж өршлөгдсөн Моникагийн ээж нөвчнөр нас орж аав нь өөр хүнтэй гэрлээд Моника түүний хэрцгий охин дээрлэхүүлж туслах нь болно. Харин тэр хэрцгий охин Сирентия сургуульд элсэж охины туслах Моникаас хамт Сирентиад элсэн. Энийг сонсоод Моника хөөрхөн арай олтол шокорч байгаа юм да. Энэ хар муур Моникагийн туслах Неро. Ярддаг, хүн болж хувирдаг муур. Ийм Моника харчиж байгаагүй 2 дугаар ханхүү Феликсийн нууц бие хамгаалагч болохоор маргааш нь Кербек язгууртантай уулзахаар ирлээ. Энэ нөгөө хэрцгий охины дүр дарах, илдэг, сайхан сэтгэлтэй Моникагийн фэн Кербек язгууртны охин Изабель. Моника өмнө нь Кербек рүү дайрсан луг ялсан да. Тэгээд Кербекийн гэр бүл Моникад бүх чадлаараа туслана гэсэн байдаг. Ямар ч тач Сирентия сургуульд ирж Моника дээврийн өрөөнд орлоо. За мэдээд сургууль гэвэл сурагчдын зөвлөх гэж байдаг билээ. Харин тэр сурагчдын зөвлөлийн дарга бол 2 дугаар ханхүү Феликс. Харин энэ бол сурагчдын зөвлөлийн гишүүн Арон. Сурагчдын зөвлөлийн санхүүг хариуцдаг боловч дундаас нь мөнгө идэж ч юм уу тоон дээр нэлээд ажиллаад хөөгдөх дээрээ толчиж. Арон нэг хүний доор энэ бүх мөнгө угаалгаа хийжсэн ч нөгөө хүнээ ягаад ч юм сандгүй. Моника машин ангидаа ирээд өөрийгөө танилцуулах гэсэн бас л траман хөдлөөд юу ч ярьж чадсангүй. Гэтэл Лана гэх охин ирж Моникатай яриа өддөг. Амхандаа найзлах ээдлага. Тэгсэн ангийнх нөхдүүд нь "Өстой баянаа гайхаллаа" гэж муулаал. За угаасаа хаан чим хүмүүсээ дэмдөө. Лана тэднийг үл таа Моникагийн өсийг энцэлж өглөө. Хоёр сүлжээд ард нэг боож Моника баярлаа гэж хэлэх гэж чаддгүй. Тэгээд хэлж чадаагүйдээ хутарчин. Энд гэхдээ Вайлет эвэр гартант ямар адилхан болчихоо. Адилхан дуг мотой тэгсэн нэр нь бас эвэрт гэд затарчих. Моника одоо Феликсийн царайг харах гээд сурагчдын зөвлөлийг хайж явнаа. Даанч хэд их сурагч нүдэнд нөртөд юун хайх мантай. Ингэсээр адил үдийн цайны цаг болж ганцаараа хоол идчих газар хайж агаад цэцэг түрээлэн лөө ардаг. Даанч өөрхөн байж тараад буцах гэтэл сурагчдын зөвлөлийн гишүүн болох бор өст гарч ирээд манай үнийг чинь шууд нууц алгарчин тагнуул болгоод өглөө. Юу болоод байгааг ойлгохгүй Моника бүр уйлчин. Тэгтэл Феликс ирж зогсоодог. Гэтэл дээрээс нь цэцгийн ваарунж Моникаг Феликс хамгаалж Феликсийг Моника хамгаална. Даанч хэд тойрхон байгаа Феликсийг хараад ухаан алдчихваа. Сэрээ тартал түүнийг Серма гэхийн охин асарж идэг. Харин Моника бүр хатарчиж тэгсэн гадаа нэг нөмрөхтэй хүн явж гин. Моника хараад шууд л хин гэдгийг таньжидаг. Моника багасаа л математик дуртай, IQ өндөртэй хүүхдэж. Моникагийн тоо математик дуртай болсон бүгд аавынх нь ач. Юутэйч маргааш нь Лана дараа гэж баярлснаа хэлдэг. Өмнөх өдөр нэр охин болоод Моникатай хүнтэй ярих чадрын сайжруулах бэлтгэл хийсэн байна. Ачинд нь баярлаа гэж хэлж чаддаг болжээ. Гэхдээ хэлээ хазаастай. Энэ Лана Моника хоёр найзууд боллоо. Тэгтэл өнөө Борос ирээд Моникаг сурагчдын зөвлөх рүү тагалж явдаг. Өчигдөр болсон варны эргээр дуучлаа. Тэгсэн Моника "Өчигдөр та гадаа явж исэн" гэлтэгдэн. Феликс амханаа нуужсэн ч Моника Феликсийн өндрийн аль хэдийнэ хэмжзээ. Самбар дээр арга бодоод хэлнэ. За ямартайч Моникаг дуудсан нөгөө Арон гэд нөхөр чинь хамтрагчтай байж магадгүй. Өмнө нас Феликсийг гэмтэх эсвэл алах орлолох хийсэн байдаг. Тэгээд тэр цэцэг түрээлэн дүрх тавиад эрхийн хүлээж исэн байна.
Тэгээл Моникаг хамтрагч нь алуурчин инээ тэрэгээд исэн байдаг. Харин одоо Моникаг нууц алуурчин биш, өөрийгөө гимгүү гэж баталмаар байвал хэрэгтнийг ол гиндэ. Моника аргагүй зөвшөөрч хэрэгтнийг олохоор эхлээд вар хагарсан газарт ирдэг. Унсан хэсгийн унсан урдын тооцоолж хөгжмийн анги руу явах гэтэл шатанд мин гэрсэ зогсож байна. Моника яагаад зурч чадахгүй ижил Лана тусалдаг. Лана зүгээр холдоод өгөхгүй эз гэсэн чинь л дарт чи намайг тушаалаа гинэ. Гэл эрдийн энэ сургуульд нь язгууртны байсаар өндөр хүмүүс эрх мэдэл нь өндөртэй идэм байл л да. Тэгснээ Ланаг түлхэж чинь. Моника Ланагийн ард найсан болохоор цогтод шатнаас унцдаг. Гэхдээ Моника л улсаа нь мэддэхгүйгээр айтайхан бочин л та. Даанч сурагчдын зөвлөлийн даргын баруун гар нь алах цайвар өстэй Сирил гих нөхөр ирээд юу алсан асуудаг. Гэтэл мин гэрл чин Лана Моникаг түлхэж унаасан гэд Ланаг гүрчин. Мэдээж эрх мэдэл өндөр хүнд нь л итгэдэг. Моника Ланаг хамгаалч өөрөө унсан гэж хэлээд явцдаг. За тэгээд хөгжмийн ангид ирж балконын шалгалтал мангар өндөр ашиглагтай. Моника доош харахтаа нэг вар нэр гიშиж хардаг. Тэгсэн татсан битүү тоостой Моникагийн бэлийн заварчин. За тэгээд баг хэрэгтнийг олчвоо. Хэрэгтэн бол 19 сүү төсгий Моника гасарсан Сермагийн охин. Моника гасартаа бэлийг байсан. Хөгжмийн ангийн түлхүүрийг сүлд Сермэ авсан байсан. Заваараа таягдсан бэлийн хөгжмийн ангийн гадаа хогийн саванд таягдсан байсан. Гэт хэрэгтнийг оллоо. Тэгтэл Сермэ Аранг хамгаалж би Араныг өрхтөж хийлгүүлсэн гэж хэлдэг. За мэдээч ханхуг алахыг зарцсан хэрэг маш хүнд. Гэхдээ хайртай өнийхөө төлөө бүх зүйлээ золиослсон гэж сургуулаас гаргадаг. Моника Феликсийн хийж байгаа ажлыг хараад биширж байна. Ароны самарсан санхүүг засаж байгаа юм л да. Тэгээд Моникаг ширтээ тахаар нь сурагчдын зөвлөлийн санхүү чалгачлаа. Харин Сирил Моникагийн засныг харж яагаад бичгийн хэвийн таньж Ароны ард дэсэх хүнийг гадарлана. Гэтэл өрөөнөөс гараад юу хийх ёстойгоо мартчихдаг. Моникаг сурагч болсноос хойш Рим Моника Луис хоёрын захиа дамжуулагч алжээ. Гэтэл айгаас хүчтэй шид мэдрэгдээ зочтол Сирил ч бүр өөрийнхөө шидэнд баригдаад иж байна. Зөөлт нь байгалийн энерги сороод шидэн нүрэ хайлаад байгаа алтай. Моника галын шид ашиглаж зөөлтийн навтал энэ зөөлтөнд Сирилийн ааваас нь нөхсөн бэлэг юм байна. Моника зөөлтөд нь хамгаалалт хийж тэнцвэржүүлж өгөөд буцаадаг. Тэгэд Моника Сирилийг хараад нэг зүйл анзаарчээ. Тэр бол ой санамжийн шид хэрэгэлсэн шинж тэмдэг. Моника хэрэгтний зүг гүйж яваад ангийнхан багш тэр ирдэг. Энэ огшин гол хэрэгтэн байжээ. Арон Серма Сирилдээ санамжийн шид хэрэглээд өөрийгөө нуугаад байсан болж таардаг. Тэгэд баригчлаа гэж бодоод Моникад нөгөө шидэ хэрэглэх гэтэл Моника зөрүүлж өнөх шидийг хэрэглээд гахаан зүү зүдлэж ирхваа. Сирентиад алдартай шидийн сургуулийн захирал багш шидийн клуб багшлахаар иржээ. Энэ борл агш өмнө нь Моникад шид заадаг байсан багш. Энэ хоёр Моника ямар нэг клубд яваад чинь хүүхэд бүр ямарваа хоёр клубд хамрагдсан байх ёстой юм байна. Моника өөрөө сонгож мэдэхгүй ээжэд Феликс шидийн клубд орохыг урьдаг. Гэхдээ Моника тэнд орчвол 7 шидтний нэг гээд баригдчихж магадгүй болохоор ямар нэг асуудал гарвал нааштай болцож үзьгээд хэлчих гэж Луис зааж өгсөн байна. Моника шууд линийн хэлтэл Феликс маргаашин шидийн клуб руу дагуулж явахаар болчихвоо. Тэгээд маргаашин шидийн клуб руу явах замд шинэ сурагчтай таардаг. Глен гин. За ямартай ч клубд нэртэл бурал багш нь байжээ. Моника баригчлаа гэж сандарчл манай хүнийг таньдгүй. Ингээд танилцуулах хичээл эхэлж сурагчдаас бүр шидийн хүчээ хэмжихээр боллоо. Шидийн хүч нь 150 давах юм бол 7 шидтний нэг болох хэмжээний хүчтэй гэсэн үг. Моника бүр сандарч азар ордон нэсэн глийн хүчээ хэмцэн чинь нөгөө төхөөрөмж нь нэвтэрчин. Харин Моникагийн харснаар бол хэмжээр нь 250-аас илүү заасан байдаг. Моникагийн мэддгээр бол 7 шидтний 2 нь л 250-аас илүү шидийн хүчтэй байдаг гэжээ. Тэгэхээр энэ хүч нь яг хэн болж таарав? Мэдгүй. Моника шидийн ангиас зогтж яваад шатрын клубд ирдэг. Тэгтэл энэ Борст чинь бас шатрын клуб тавьд юм байна. Моника шатар зааж өгөөгээ дагуулад орчвоо. Ингийн шатрын дүрмүүдийг тайлбарлаж нэг матч үзэхээр боллоо. Борст хатангүй тоглоно. Тэгтэл Моника яг л мэрэгжлийн шатар тоглох хүн шиг л байна. Айлынхаа ноёныг унаахад л болно. Эрдүүл энэ энгийн өвгнээс хүү, морь, тэмээ тэргээ хэрхэн хөдөлгөхөө тооцоолж энгийн хүнд байхгүй өөрөө хаан чадварыг гаргадаг. Даанч Борст загаагүй ганц сэлгээ хийх нүдлэрээ ялчваа. Борст өг нь эргэлцсэн ч нөөсөн байдаг юм. Тэгсэн Моника ялагдлаа хүлээж Моникаг клубын ахлагч клубдаа урьдаг. Энэ өдрөөс Моника шатарт дуртай болжээ. Маргаашийн сургууль дээр нь бараа нэг компани ирэх юм байна. Сурагчдын зөвлөлийн Борст хүлээж авахар болж лтэй. Тэгсэн тэр компанийхаа тэмдгийг мэдтгүй. Сирил зурж өгтөл хүүхдийн зураг зарчиж. Азар Моника мэддэг байж таарад сайхан зурж үзүүлж ягаад хамтдаа явлаа. За тэгтэл ирсэн компани хурамчулж таардаг. Борстыг алах гэтэл Моника морин догшролч нууцаар бүгдийг болгож явлаа. Гэтэл нөгөө морин Моника руу дээрч яг мөргөлдгийн даваан дээр нэг охин гарч ирээд авардаг. Энэ охин нь малчин гэр бүлээс гаралтай Кейси гин. Ийм Моника дахин нэг найзтай болж Кейсигийн ачаар морин дуртай болж хоёр дахь клубаараа морь өнөх клуб дэлсэхэр боллоо. Язгууртнууд сурдаг сургуульд заалны бүжиг бүжгэлж чадахгүй хүн гэж ивгүй. Даанч зарим нэг хүмүүс хараахан сураагүй л та. Энэ заалны бүжгийн заавал судлах ёстой хичээлүүдийн нэг. Удалгүй бүжгийн шалгалт эхлэхэд бол Моника, Глен, Кейси энэ жижигэ бүжгээд автахаар харин Лана хөгжим тоглож өгөхөр алдаг. Даанч шир сайжирдгүй. Гэтэл Феликс
Зүгээрээ чи бол заавал чадна. Миний итгэлийг алдахгүй үсттэй гэж Моникад хэллээ. Тэр өрөө Моника аавынхаа тухай сандаг. Аав нь тасхны эмч, бас математиктэй гарамгай ухаалаг хүн байж. Тэгээд Моникад би хүмүүсийн итгэлийг алдмааргүй байна. Тэхийн тулд хүнийг илүү сайн судалж, олон хүмүүсийн амийг аврахын тулд илүү хичээх ёстой гэж хэллээ. Моника үе үе аавыгаа дурсаж энэ өрөө нэрөтэй бүжгээ бэлтгэр боллоо. За бас цайны ёслол болноо. Энэ удаад Кербэг язгуурчны охин Изабель түнд цайны ёслол хэрхэн болдог яадаг тухай зааж өгнө. Цай авахд гаргаж алдахгүй алдаа нь өөрхийн нэгний авчирсан цайтай адилхан цай гаргаж болохгүй. Ингээд цайны ёслол хийх өдөр ирлээ. Моника Кейси хоёр гаргах цайгаа тавьж цайнда тэмдэг тавиад ширээндээ суулаа. Эхний цай бол энэ орт үстэй алхдаг номын сан гэж хэлэгддэг охины гаргасан цай. Кейси ямар цай болохын асуудал. Энэ улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг цай. Тийм ч мэдхгүй тэнийг юм уу? Дараа нь Лана. Би сүйтэй цайнд дортой. Сүү байна уу? Энэ манай сүйтэй цай биш шүү. Сүү хийх төрлийн цай биш. Тийм ч амталж чадахгүй мэдрэлгүй хэлтэй юм уу? Гэт өстэй үгээр идэж өгч гинэ. Дараа нь Кейсигийн гаргасан цай. Тэгээд Ланагийнх нэлийн амттай бололтой. Хамгийн үнэтэйг нь авчирсан гин. Гэтэл урт үст цайны яслалт хүчтэй амттай цай гаргавал бусад цайгаа амтлахад хэцүү болно гин. За амартайч Моникагийн ээлж ирэхэд цайг нь хогийн саванд хайцсан байлаа. Кейси санаа зовоод араас нэрж өөрийнх нь цай гаргахыг санал болгодог. Гэхдээ Моника тэгвэл асуудал үүснэ гэдгийг мэдчихсэн болохоор ямартайч нэг зүйл авчирлаа. Тэр нь кофе. Хамгийн сүүлд болохоор амт нь хүчтэй байсан ч зүгээр гэж утсан юм байна. Гэхдээ цайны яслалт цайлуун. Урт үстийн хэлэхэд Моника би зүгээр л хамгийн дортой байх зүйлээ найзуудтайгаа хуваалцмаар исэн юм. Гэт бүгдийнх нь сэтгэлийн утсыг хөндөөд цайны яслал амжилттай өндөрлөө. Одоо бүжгийн шалгалттай бэлтгэл үлдлээ. Бүжгийн ангид эртэл Феликс Сирил хоёр туслахаар иржээ. Эхлээд Сирил Моникатай бүжгэлтэл ямар ч алдаагүй сайн бүжгэлж ялаа. Дараа нь Феликс хамт бүжгэлэхээр алдаг. Феликс Моникад бүжгэндээ анхааралгүй надтай зүгээр юм ярьж яхад болно гэж хэлээд нүдийнх нь үзэсгэлэнтэйг үсний зовслтын талаар ирдэг. Харин Моника Феликсийн ингээс ногоон зүйл талж хардаг. Тэгээд дотроо хөөх ямар цэвэрхэн төсөлт вэ? Ийм цэвэрхэн төсөлттэй бол толны шид хэрглэж болох юм байна гэж өөрийн бод хооронд нь бүжгэн дуусчихна. Энэ удаад Моника илүү гайг бүжилсэн бололтой. Бүгд баяр хүрэгтэл Феликс. Моника хит ихэн боддог болохоор надтай юм ярьж анхаарлан сарнаад миний лидэнд харуулж бүжгэлж чадсан гинтээ. Моника сайн бүжгэлсэн гэдгийг сонсоод юу ч бодлого. Ханхуу таны зөвлөлтний ачаар шидийн талаар одоо өөр илүү төв зүйл бодлого бүжгэлсэн гэд хэлжнэ. Ингээд юу тач бүжгийн шалгалттай тэнцжээ. Энэ орой Луис Моникад санхүүгийн мөнгө угаасан хэрэгтнийг өрсөнд нь сайшааж хариу болгон даашин явуулдаг. Тэгээд Моника Луист эргүүлж загтал бичих орндрийн таваас хуурамч тэмдэгтээ ирсэн нууцал орчин барьсан гэсэн танд талархъя. Луисийн энэ сургалт хийсэн хамгаалтын шид гаднаас товтлоход нөлөөлдөг. Дотроос дайрвал нөлөөлдөггүй гэдэг. Моника загталтаа юу хийхээ мэдэхгүй маргаашин сургууль дээр иртэл Минг өрсөд Моникаг цайны яслалт өрдөг. Моника сурагчдын зөвлөлийн нэр хүндийг унгахгүй тулд урилгыг нь хүлээн авлаа. За мэдээж Минг өрсөд зүгээр өрнө гэж аахгүй. Өмнө нь Ланаг түлхэд Моника шнаас унахад манай ус Сирил тодлоо хэлээд явцсан да. Тэгсэн Сирил хэргийг мөрдөөд энэ ааш мотуудыг түлхсэн гэдгийг нь олж мэдээд гимшлийн үг бичүүлсэн юм байна. Тэгэд Минг өрс чинь урандаа Моникагаар дамжуулж Сирилд зүгээр осол байсан гэд дамжуулаад өгөхгүй гэж хэлүүлж байгаа юм байна. Моника тэгж хэлвэл Лана асуудалд орно гэдгийг мэдчихсэн болохоор зэрэг гарган өгөө гэж хэлдэг. Тэгээд цайгаа авах гэсэн нөгөөдөл чинь хорон инээгээд хэлдэг. Цай нэлийн гашуун бололтой. Моника цайны яслалд орсон бол ямар ч цайг уугээд гашуун цайг нь ууж архилаа. Гэтэл ухаан алдаад унцдаг. Моника зүүдэндээ аавынхаа шатаж буй дүр зургийг зүүдлэнэ. Аавыг нь хүмүүс буруу намтан, хориотой зүйл хийсэн ялтан гэд аавынх нь бичсэн бүх номыг аавтай хамт шатаасан байдаг. Түүнээс болоод Моника нэлийн хүнд бага насыг тулсан байжээ. Магадгүй үүнээс болоод хүмүүстэй имэрч чаддгүй бүрэг болсон ч гэж болох юм. Моникаг ухаан алдсан хайгаар урт үст суцыг барьж Мин гэрэл Моникаг нүдний имээр хордуулсныг алж мэддэг. Юутай жимчийн өрөнд хүрэгдэж Сирил Феликс урт үст гурав Моника гасарж гин. Энэ урт үст чинь Сирилийн төрсөн дүү. Бас нөгөө жижигэгийн сүтгсгүү гин. Ингээд Моника дахин нэг найзтай боллоо. Моника Сирил шууд л сайн ясалд олигтой оролцож чадаагүй гэдээ уучлалт гуйгаад эхэлдэг. Энэ нь ханхуд өөрийг нь санагдуулсан бололтой. Тэгээд хэргийн эзэн Мин гэрсийг шийдэхээр Кербекийн охин Изабелтэй иржээ. Мин гэрл болохоор аав нарын дан гэд пэдгэр байна. Тэгээд Феликсийн өмнө би Моникаг хордуулах гээгүй. Зүгээр л осол байсан. Тэглээ чинь нүдний юм дуу муутай өөртөө итгэлгүй хүмүүсийг хүмүүжүүлэхэд сайн гэсэн. Би Моникагийн төлөө л хийсэн. Ийм амар хортой гэдгийг мэдээгүй гэж бодснаа. Тэгтэл Феликс тийм үү? Чи юу ч мэдлгүй хор өгч Моникагийн юу байдалд оруулах гэсэн юм уу? Хордуулахаас гадна нэр төр талцсан хэрэг болох нэ. Энэ үед Изабель манай туслах та нарт төвөг утсанд очлаарэ гэсэн чинь нөгөөх нь Изабель угаасаа Моникаг дээрлэхдэг, үзэн яддаг гэж дотроо одоод өөрийгөө аврагдана гэж боджилтээ. Изабель үргэлжлүүлж цай гарган та нар амчин цангаж байгаа илгүй.
Нэрээ энэ арсанд сайн гэсэн. Гэт нүдний имтэн адилхан зүйл гаргаж ирээд цайруу нь хийчвэ. Mean girl бүр шок. Уугаад хэд гашуун байсанд нь цацаж хаяад сүултээ бүр намайг хордууллаа гэж уцнаа. Даан чин нүнхээр л арсан цай ерөндөг байж таарад Изабель өөрөө цайндаа хийж удаг. Тэгээд хоёрдугаар ханхуугийн өмнө жалгтай цай ууж чадахгүй ийм бүдүүлэг язгууртан гэж хаана бах вэ? Хэдий Моника миний туслагч. Манай гэрээ нэрийг зүүж яваа хүн. Манай Кербек гэр бүлтэй холбоотой танай гэр бүл. Моника Кербекийг хордуулсан гэвэл аавч зүгээр өнгөрөхгүй биз. Өөрийнхөө үйл хөдлөлийг цэгнэхгүй бол гэр бүлээ цаашлаад төрсөн нутгаач хүнэж болно. Энэ бол язгууртны нийгэм. Гэт Mean Girls-ийн хандыг хагтарч орхивоо. Ста satisfying. Моника 7 хоногийн турш шимжлэгээ хийлгэж арай гэж идгээд гэртээ иртэл. Рин захаа бич дуусахын хүлээгээд 7 хоногийн турш мартагдсан байваа. Өдлөгөө сургуулийн соёлын удирлаг болно. Сурагчдын зөвлөлийн тус бэлтгэл ажиллаа хийдэг. Моника Кейситэй барааны тоо тоолоод үжидэл Кейсигийн дээрээс банзнууд унцдаг. Азар Моника аварч банзыг ороосон байсан олсноос хин нэгэн олсыг тал тасцсан улмөр алддаг. Хэрэгтэн бол Кейси. Энэ Кейси чинь яг үнэндээ 2 дахь ханхуг алхаар ирсэн байжээ. Цайны яслалд Моникагийн цайг хайсан хүн нь Кейси. Моника өмнөх сургуультай дандаа дээрлэхүүлдэг байсан болохоор ямарваа нэг зүйлд нэрээ бичгээ ойлоод нугалж юм уу ойлгохоор тэмдэг үлдээдэг болсон юм байна. Харин тэр цайны дор хийсэн цаасыг ганц харсан хүн нь Кейси. Моника анхнаасаа л мэдчихсэн байжээ. Кейси Феликсийг алахаар Феликсийн хариуцаа агуулгад байгалийн энерги сороод өөрөө дэлбэрдэг шидийн айтем тавьчиж Кейсигийн Феликсийг алах болсон шалтгаан нь 2 дугаар ханхуу Феликс хаан болчвол Ридил хаан тус Шваргалт эзэн гүрэнтэй дайтна. Дайтахаас өмнө Ридил Шваргалт хоёрын голд байх Ландор хаан тус руу дотлох төлөвлөгөөтэй байгаа мэн. Харин Кейсигийн хувьд Ландор хаан тус бол нутгийг аварсан ачтан. Кейсигийн нутгийн цэрэггүй, мөнгөгүй, янз бүрийн луунуудын дотлохонд өртөж, Кейси гэр бүлээ алдаж, гайхамшиг нүргэлж яхад Ридилийн газар нутагт орших Кейсигийн нутгийг Ридилийн хаан биш Ландорын хаан тусалсан гин. Тиймээс дайнаас сэргийлж 2 дугаар ханхуг алах гээд байгаа мэн. Харин Кейси энэ бүх зүйлээс хэдий стресстэд тэрнээсээ болоод Моникагийн цайг нь хайсан юм шиг байгаа. Моника Кейсигийн анхныгаа сайнаа зулаад сэтгэл нь хоёртаад байсан болохоор өөртөө санаалж хайсан гэх юм уу. Моника Феликсийг харахаар Луисийн хамгаалах шид хийсэн газарт нь иржээ. Луисийн хамгаалах шидийг өнөөх өөрөө тесэрдэг айтемны эсрэг нөлөөлөхөөр хөршлөх гэж байгаа мэн. Даанч тийм амар юм бишээ. Трап өөрөө идэвхдэг шидээр Моника руу дайрна. Энэ урмлан шид нь бас 7 шидний нэгнийг хийсэн шид. Тэгэхээр Моника 2 хүчрэг шидний эсрэг үзэх нэ. Урмлан шидийг устгахын тулд сүнсний хааныг дуудаж устгахаар алдаг. Энэ шидийг хийхин тулд заавал тусгай шившлэг хийж дууддаг гин. Ийм урмлан шидийг устгаж хамгаалтын шидийг өөрчилж 2 дахь ханхуу Феликсийг аварч чадлаа. Харин хамгаалтын шидийг өөрчилсөн гэд Луис хүрээд ирж за мэдээж ханхуу хөнөх гэсэн хэрэгээр Кейсийг цааслахаар боллоо. Гэтэл Моника Кейсийг хамгаалж цааслахгүй байхыг гуйтал Луис зөвшөөрч Кейсийг сургуулиас нь гаргаж өөрийн хараандаа авдаг. Моника морин сурах гэж нилээн болноо. Азар Феликсийн клубт нь байдсан болохоор Моникад морин хай цааж өгдөг. Нурууга тэгшил, гараа өргөн, харц шалуун гээл. Харин шатрын клубт Борост Моникагаас уушлалт гуйдаг. Зааж өгөөгөө нүүдлээр ялцсан болохоор тэрэндээ гимштэл Моника нэг хүн надад өөрөө дөрмийн судлалгүй хин нэгний өгөнд итгэж өрсөлдөх сонголтыг хийсэн чиний өөрийн чинь буруу гэж хэлж исэн. Тэгэхэр таныг буруутгах чадахгүй. Гэхэд Боростод Моникагийн энэ үгээлтэл нь Феликсийг санагдуулсан байдаг. Борост багада Феликсийг өдөж уншиж исэн номын модны мөчөр дээр тавьчиж Феликс номоо авахаар модон дээр явирсан ч мөчр нь хугараад унахтаа гэмтжиж. Үүнээс болоод Борост загнуулж зазуулж идэл Феликс ирээд миний буруу би өөрөө авирсан. Борост харин ч намайг барьж авсан гэж хэлдэг. Борост ягаад худлаа хэлсэн асуудал Феликс би модон дээрч чаддаг байсан бол унахгүй байсан. Миний өөрийн минь л алдаа. Тэгэхэр чамайг буруутгах шалтгаан байхгүй гэдэг. Энэ өдөр Моника их ядраас сурагчдын зөвлөлийн өрөөндөө унтаад өгжээ. Энэ бол Моникагийн өмнөх сургуулийнх нь найз 7 шидний нэг болохыг хүсдэг Барни. Моникаг дээрлэхүүлдэг байхад нь аварч шид зааж өгч бүх зүйлд нь тусалж дэмждэг байжээ. Моникагийн шившлэхгүй шид хэрэглэх болсон шалтгаан нь ч бараг Барни. Моника хүнтэй чаддаг болохоор нь богино шившлэг хийгээд сурчаач гэж хэлсэн юм байна. Гэтэл Моника шивлэхгүй шид сурч шидний учрыг ойлгоод хүчтэй болж 7 шидний нэг болох үед Барни үнэн төрхөө харуулдаг. Бодлогын шатрын том тэмцээн болох нэ. Тал газраас сургуулийн төлөөлөгчид ирж өрсөлдөнө. Харин Моника мань Сирентегийн төлөөлөгчөөр тадарчиж тэгээд оролцсон сургуулиуд дундаас хуучин сургуулийнхаа нэрийг сонсоод шууд лайж Барниг сандаг. Мэдээж сургуулийнхаа номер 1 сурагч исэн Барни шатрын тэмцээнд нь оролцохоор ирнэ. Харин тэмцээний өдөр Лана Моникагийн царайг бодч үсийн задлаад шил зүйлгээд танигдахын аргагүй болгочлоо. Тэмцээний өмнө өрсөлдөгчид хоорондоо мэдлэн. Тэгтэл Барни Моникагийн нэрийг сонсоод анзаарсан бололтой. Араас нь дагаж ирээд "Хуучин ямар сургуультайсан бэ? Миний өмнөх танилттай адилхан харагдчихээн" гээл. Азар нэр өрийн 2 хүн төрхөнд орж хамгаалдаг.
Ямар ч тач тэмцээн эхэлж Моника мань бүгдийг алмааруулж ярихнаа. Ердөө 2-7 хоног л шатар тоглосон Моника сургуулиудын төлөөлөгчтэй хаг ялж гин. Тэгсэн нэг гар бүр гэрлээ гэд хүрээд ирдیں۔ Моника шоколад зогтчнаа. Тэгсэн Сирил Феликс хоёр нөгөө гарын зогсож энтэр. Зогтсон Моника руу галан шидээр тарчээ. Тэр нь баарны үдийн Моникаг Моника гэж мэдчихсэн болохоор баталгаажуулах гэд тарчиж, Моникаг нууцаар сурж сургуулийн амьдралыг хөгжилж гин, залуучуудыг эргүүлж гин, олигтой ярьж чадахгүй ээжиж өөрийгөө голлооч гэх шиг. Энэ баарны шал өвчтэй. Моника өөрөөс нь тусламж гуйж өөрийг нь байнга шүтэж талархаж явахыг хүсдэг за. Тэгээд Моникаг 7 шидсний нэг болсон чинь атаархаж өгөх гээд байгаа байхгүй юу? Ашгуулаана ирж авардаг. Гэтэл баарны ослаанатай хэрэлдээд Моника баарнид дахиж баарныг шөтөхгүй, тусламж гуйхгүй, баарныгаар бахархахгүй, баарнигаас юу ч хүсэхгүй гэд хэлсэн чинь баарны хэлэх үггүй болоод хоцордог. Тэгээд дараагийн тэмцээн дээр Моникатай өрсөлдөх гээд багшаасаа байрын салхийг асуудаг. Даанч огш нь багш нь биш. Луунчтгэр дүрт нь хувирсан байваа. Баарныг алуултгийн даваан дээр Моника иржээ. Рим баарныг айлд орсныг мэдээд хэлж өгсөн юм байна. Тэгээд Лук ганц л цохилтоор ялдаг. Харин баарны Моникаг 2 дахь ханхуугийн бие хамгаалагчаар ирснийг ойлгож өөрийнхөө Моника татаархдаг гэдгээ өөрийгөө суутиш ердөө л энгийн нэгэн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин энэ луунчтгэр нь нөгөө Шваргальдын хүн байж магадгүй гиндээ. Ямар ч тач баарны Моникаг үзэн ятгаавалж Моникагийн сэтгэлийн сэвэн жарилваа. Нэг орой Моника Луисын явуулсан даашин зэг өмсөд 7 шидний нэг зөнж Мэри дээр иржээ. Мэри додсон байна. Шалтгаан нь Мэри 10 жилийн өмнөөс ягаад ч Феликсийн хувь тавилан харж чадхаа байсан гэжээ. Нэг л зүйл болохгүй байгаа л та. Ямар ч тач Моникаг Халлоуинд явсан Феликсийг хамгаалахаар явууллаа. За нөгөө хуурамч компани тэмдэх хийдэг гар мөнгө олох гээд янз бүрийн лимсэж гин. Тэгээд өнөөдөр өгсөн хүмүүсийн сүнсийг өргөх эртний шидийн айтмыг хулгайлж дуурайлгаж хийгээд зарж мөнгө олохоор боллоо. Тэгтэл Моникатай мөргөлдөөд Моникаг төрчшгээ дагуулж явж байгаад Феликстэй тарчдаг. Ингээд Феликс Моника хоёр Халлоуинаар хамтдаа цагийг өнгөрөөхөөр болдог. Тэгснээ Моникаг амар газар дагуулад ирдیں۔ Феликс энэ газар дамжуулж нууцаар мэдээлэл авдаг бололтой. Энэ хооронд Моникаг зүгээр ажилтан болох гэж товтлцсон байдаг үсттэй. За ямартай чэндэх хэрэг дуусч Феликс Моника хоёрын хөгжилдөх цаг ирлээ. Дэлгүүрээс бэлэг авах гэсэн Моника бэлэг хэрэггүй гин. Дараа намттай ичжэл Феликс Моникагаас хүмүүсээ сайдах уу гэж асуудаг. Тэгээд үргэлжлүүлж намайг зүгээр сүнс гэж удаарай. Өнөөдөр чиний найз Феликс бол сүнс. Тиймээс чамайг өвтгөж чадахгүй гэж хэлээд дуухан авахаар явдаг. Энэ хооронд нөгөөгөр эртний шидийн айтем хулгайлах гэж иржээ. Тэгсэн нөгөө айтем нь гарт нь зүгдээд зүйлтэнд хорогдсон эмэгтэй сүнс залууг өөрийнх нь нөхөр гэж удаад хаашаа чим дагуулад явцдаг. Моника шидийн айтмыг авахар Ринээс хамаг хурдаар нисэхийг хэлдэг. Тэгсэн сүп гээл нисчлээ. Ямар тач нөгөө залуу дээр иртэл өнөөх нь туслаарэ. Би хулгайч. Энэ өөрөө л миний гаранд зүвтцсэн гэсэн чинь зүйлт нь нурлж залууг тэнгэр өөд аваад нисчдэг. Энэ айтмыг зөөсөн эрэгтэй хүн болгон өгтөг гэдэм байх. Моника залууг аврахаар нисэх гэж үзнэ. Тэгээд морь ундаг хичээл дээр сурсан нуруу цэгц харч шулуун гэдгийг санаж тайган дээрээ нис чаддаг боллоо. Гэтэл энэ айтманд байгалийн энерги сорж хязгааргүй дайралт хийдэг болж таарна. Моника нэг төврөө бүх дайралтыг цуглуулж шидийн айтмыг дайралтаа зогсоох үед ной санамжин шиг тэргэлж хорогдсон эмэгтэй сүнс хайртай хүнээ олж дурсамж үзэгдснээр өшөө хорслон арилдаг. Ийм Моника залууг аварч чадлаа. Моника буцаад Феликс дээр иртэл Феликс бүр санаан зовцсон өөртөө дурган байна гэж удаад тогтарчдаг. Гэтэл Моника өнөөдөр би ч гэсэн хаанч орчихгүй сүнс. Тиймээс сүнснүүд хамтдаа цагийг өнгөрөөе гэж хэлдэг. Феликс баярлаад Моникаг нэг номын сан дагуулад иржээ. Энэ Феликс чинь яг үнэндээ чимээгүй шулмын улаан фэн. Бүх судалгааны бүтээлийн унших дуртай, цуглуулах дуртай гар ижээ. Харин Моника тэр дэлгүүрээс аавынхаа цур ганц үлдсэн номыг олдог. Шууд л худалдаж авах гэтэл номын санч наа чинь миний сайн найзаас үлдсэн ганц ном. 2 алтан зоосны үнэтэй. Хэсэгтээ ажиллахгүй тансаг амьдрах хэмжээний мөнгө. Энэ ном тийм л үнцэнтэй. Гэхдээ үнэхээр үнцэнтэй үлөөг нь зарахгүй үсттэй. За мэдхгүй. Зарж болохоор юм билгүү. Моника дараа нь заавал ирж авна гэсэн чинь Феликс өмнөөс нь талж өгдөг. Чамд чухал зүйл юм шиг байна. Худалдаж авч өгөх юм зөвшөөрөөч гэж хэлдэг. Энэ орой зүүн шидтэн Мэри өгсөн хүмүүсийн сүнснүүдийг өргөх зан үйлээ эхэлж, сүнс бүр тэнгэрт гялцах хотод нүдний өмнө ирсэн мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ өдрөөс хойш Феликс Моника хоёр хамтдаа ном уншдаг болж сайн найзууд боллоо. Энэ бол өөрийн хайцтайгаа нүүр толж баг багаар өөрийгөө ялан дийлсэн чимээгүй шулан Моника Эвереттийн түүх байлаа. За энэ хүрээд ани манд бас чинь бичлэг таалагдсан бол лайк сабатараарай. Тэгэд бай.